Залилангийн хэрэг үйлдэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг нь сонин санагддаг юм. Сонин ч юу байх вэ? Эмэгтэй хүн төрөлхийн адтай байдаг болохоор бусдыг уруу татах, уригдах, улмаар ашиглах завшигтай гаргуун байдаг биз. Түүнээс гадна хүмүүс өр зөөлөн эмэгтэй хүн юм чинь арайч хулигдахгүй байх гэсэн итгэл үнэмшлэр эмэгтэйчүүдэд илүү их итгэдэгтэй холбоотой. Хүмүүсийн ийм итгэлээр дөрөөлөн санаанд багтамгүй залилан лөөвөр хийсэн эмэгтэйчүүд тоймгүй олон бөгөөд эмэгтэйчүүдийн 20 ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн 70-80% нь бусдын итгэл үнэмшлийг ашиглан залилан лөөвөр хийсэн гэдэг зүйл ангиар ял шийтгүүлсэн байдаг билээ. Хамгийн ноцтой залилан лөөврийн гэмт хэргийн улмаас үүссэн хохирол гэдэг хүн амны хэргийн хээс ч их хүнд хэцүү байдаг юм. Энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон хүмүүс олон жилийн ажил амьдралаараа хохирохоос гадна бие махбод сэтгэл санааны асрыг хохирол амсдаг. Тэглээгээд энэ хохирлоо барагдуулах нь ховор. Сүүлийн 20 гаруй жилийн туршид манай монголчууд Солонгос руу зүтгэж тэнд очиж хэдэн төгрөг цөлөөлөхын төлөө чадлаараа чартаж байгааг та бид мэднэ. Мөн тэнд очисон монголчуудын дээлийнх нь нөхөн өрчхөний насны эер им залуучууд байдгийг ч бас мэднэ. Тэдний зарим нь ганц бие байхаас гадна ихэнх нь гэр бүлтэй байдаг билээ. Гэр бүлтэй хүмүүс мэдээж хүссэн зоргоороо хоёулаа Солонгост очиж чаддаггүй учраас хоёр талд удаан хугацаагаар хол байхаас өөр аргагүй болдог. Харин ингэж байсны үр дүнд бие биенээсээ хөндөрөх явдал их гардаг. Ганц бие залуусын хувьд Солонгос эмэгтэйтэй гэрлэн гэсэн ойлголт байдаггүй учраас өөрийн ижил хар ажил хийхээр очсон хэн нэг монгол эмэгтэйтэй холбогддог гэдэг. Энэ мэтчлэн Солонгост очсон монголчуудын хувьд гэр бүлийн асуудал маш эмзэг сэдэв болчихдог билээ. Энэхүү эмзэг асуудлаа шийдэхин тулд монголчууд хоорондоо түр хамтран амьдрах маягаар соо гэр бүл гэжийг бий болгож эхэлснийг бид бишгүй л нэг сонссон. Тэгвэл соо гэр бүл маягаар хамтран амьдарч байсан хүмүүсийн дунд залилан лөөврийн хэрэг их гардаг болжээ. Ингээд олныг нуршилгүй соо гэр бүл болж хамт амьдарч байсан хүүхэнтэй залдуулж 8 жилийн амьдралаараа сэтгэл зүрхээрээ бие махбодороо хөрөнгө мөнгөөрөө хохирсон нэгэн залуугийн тухай өггүүлье. Мөнхбат Тисийн авто инженерийн ангийг төгссөн боловч олигтой ажил олдсонгүй. Тиймээс бусдын жишгээр гадаадын аль нэг оронд очиж ажил хийн мөнгө зөвлөх юмсан гэж бодох болжээ. Тэр янз бүрээр ууггүй хөөцөлдсөний эцэст 2000 оны намар Солонгос руу гарч чаджээ. Ингээд тэнд төрүүлж очиад байсан найзынхаа дэмжлэгтэйгээр хоолны хуванцасаа үйлдвэрлэх нэг үйлдвэрт савлагчаар ажилд орсон байна. Энэхүү үйлдвэрт хагас жил хэртээ ажиллаж ажилдаа ахуй орчиндөө овоо тассныхаа дараа хаяахан монголчуудтайгаа уулзаж наригдаг болжээ. Нутаг орон найз нөхдөсөө хол байгаа ганц бие эр хүн өөрийгөө тэгж зугаацуулахаас ч өөр арга байсангүй. Харин ийхүү зугаацаж явахдаа нэг удаа өөрийнхөө үеийнгийн өнрөө гэдэг хүүхэнтэй танилцсан байна. Хүний нутагт хэдэн төгрөгийн төлөө хар ажил хийж байгаа хүч дөрөө эмэгтэй хүн болохоор өнрөө мөнх хотод их л өрөвдөлтэй санагдсан юм санаж. Тэгээд ч өнрөө өөрөө Солонгост эмэгтэй хүн өндөр цалинтай ажил хийнэ гэдэг хэцүү юм байна. Эцгийн эрхт ёс ноёрсон газар гэдэг нь юм юмнаас мэдэгдэх юм. Хичнээн зүтгээд ч ичүүд та нартай айлхан үнэлэгдэхгүй юм. Би хоёр хөвшнийхөө байрыг барьцаанд тавиад бөөн өр хийгээд ирсэн боловч одоо болтол олигтой мөнгө зөвлөж чадаагүй байна. Гэх зэрэгээр зовлонгоо нийн үгүй ярьсан учраас мөнх хот түнд туслахаар шийдэж өөрийнхөө ажилдаг үйлдвэрийн эзэнтэй уулзуулан гайгүй цалинтай тэгсэн хэрнээ бид амар ажилд оруулж өгчээ. Ингэж тус хүргэсэн болохоор ч тэр өнрөө түүнд саймшран хоол ундыг нь хийн хувцас хунрыг нь угаагаад өгдөг болсон байна. Дэгсний удалгүй өврөө нээж нэг л мэдхэд ихнэр нөхөр болчихсон байжээ. Тэр хоёр нэг жилийн дараа охинтой болсон бөгөөд хүүхдээ тэнд асраад байж болохоор байсан ч өнрөө хоёулаа нэгэн төр хүүхэдтэй болсон юм чинь одоо ёстой ясааг үрдэл зүтгэж байгаад байр савтай, машин унаатай, бас өөрийн гэсэн бизнестэй болох хэрэгтэй. Химэн үгэлсээр байгаад охиноо 3 сар гаруйтай байхад нь Монгол руу ээж аав руугаа өгч явуулсан байна. Үүнээс хойш тэр бэр мөнх батыг байнга л ахиухан мөнгөөл химэн ятгаж илүү цагаар ажил, давхар ажил хий химэн шахах болжээ. Мөнх батч түүний үгэнд орон аль болох их мөнгө олохыг хичээдэг болсон байна. Ингэж зүтгэсний хүчинд тэр 1 жилийн дотор дангаараа 2 өрөө байрны мөнгө цуглуулж чаджээ. Харин энэ хооронд өнрөө ажил хийж мөнгө олж байсан ч байнга л хоёр хөвгшнийхөө байрыг барьцаанаас гаргахгүй бол болохгүй. Миний өөр хүүтэйгээ нийлээд маш их болчихжээ. Химэн хэлж аав ээж рүүгээ олсон мөнгөө явуулдаг байсан аж. Мөнх бат түүний үгэнд итгэдэг байсан учраас нэг их тоодоггүй байж. Хөлсөө урсган зүтгэсний хүчинд 2 өрөө байрны мөнгөтэй болсон мөнх бат нэг удаа өнрөөд Монголд мөнгөний хан шунаад юм өнд ороод байгаа сураг байна. Би зөвлөсөн мөнгөө аав ээж рүүгээ явуулаад байр авахулдаг юм билүү. Бид нарыг очлол хүнд хөслөж байгээд хэлчихье. Гэтэл өнрөөгийн царай хувьсгийн хачин болсноо. Чи ямар хүний өнөргүй амтан бэ? Улаан ялзраа хүүхдээ манай аав ээж хоёроор харуулж байж ганц төрөгч явуулыг ихгүй. Тэгсэн хэрнээ өөрийнхөө аав ээж рүү болохоор хамаг цуглуулсан мөнгөө явуулна ч гэх шиг. Тэд нар ч нүрээ тайчхул яах юм бэ? За яг байр авлаа гэж бодоход заавал хүнд хөслөх хэрэг байгаа юм уу? Миний аав ээж хоёр орон байраа хүнд барьцаалж хаад хөсний байранд манай хүүхдийг хараад сууж байндаг. Чи ядаж энэ үднээс нь бодооч. Би л авнаад санаагч дэмжихгүй шүү. Химэн ярвалцжээ. Мөнх бат түүний энэ үгэнд жаахан бухимдсан ч удалгүй бууж өгөөд
Тэгвэл таны аав ээж хоёр руу мөнгөө явуулчих л да. Цаадуул чинь байр аваад манай хүүхдтэй хамт амьдрчил байг. Тэр хооронд хоёулаа нийлж байгаад чиний тавьсан өөр ширийг дараад аав ээжийн чинь байрыг барьцаанаас гаргачихъя. Химэн аргадсан юм санч. Үүний дараахан өнөрөө аав ээж рүүгээ Мөнх Батын чардайч цуглуулсан хэдэн долларыг явуулан хоёроо байр авах болсон байна. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа Мөнх Бат бас л нэлээд мөнгө цуглуулсан байсныхаа хадмууд руугаа явуулж 8 нэрийн барааны дэлгүүр нээлгээд авчээ. Дэгснээ машин цуслангийн хашаа байшин цайны газар гээд чамгийн олон юмыг мөнгө хурааж байгаа дараа араас нь авах болсон аж. Тэрбээр мөнгөө өнрөөд өгөөд л цаадах нь Монгол руу гуйвуулаад л удалгүй манайх тим юмтай боллоо хэмээн хэлдэг байсан болохоор их л маадгар амтан би Монголд очлоо гэхэд санаа зовхгүй амьдрах чадaltaй болсон заавал хүний нутагт махаа идэх шаардлага шалгах гих зэрэгээр боддог болжээ. Тэгж байталч 2008 оны 100 гарчээ. Гэтэл нэг өдөр өнрөө гинэт ээжийн би муудсан гин би очихгүй бол болохгүй. Хичнээн жил уулзаагүй ээж минь нас барчихвал би өөрийгөө уучлахгүй гэж уйлан хайлан хэлээд яаран сандран Монгол руу нисчихжээ. Мөнх Бат түүнтэй хамт явъя гэсэн ч чи минь баригдаагүй байгаа дээрээ дахиад хэдэн төгрөг хураахыг бод. Ядаж нэг жил ажиллаж чад Монгол очсон нь дээр би чадвал буцаад ирнэ. Чадахгүй бол Монгол ажил төрлөө эмхлээд охиноо хараад байж бай гэж ятгсан юм санч. Жигтэйхэн аж ахуй ч овсгоотой ихнэртэй болсон гэж бат итгэсэн Мөнх Бат өнрөөгийн газар дээр нүнсэд л онгоцны буудлын дээр гараа даллан үлдсэн байна. Гэтэл өнрөө Монголд ирснээсээ хойш бараг л эргэж холбоо барьсангүй. Арай гэж 3 удаа тун товчхон уцаар ярьсан болоод л тун сэжигтэй таг болчихжээ. Мөнх Бат хэдий түүнтэй 8 жил хамт амьдарсан ч гэр орноосоо өчнөөн бээрийн асад Солонгост байсны харгаагаар аав ээжтэйгээ танилцуулж амжаагүй. Мөн өнрөөгийн аав ээж ах дүүстэй ч танилцаагүй хаана амьдрдгийг нь ч мэддэггүй болохоор Дэмил өөрөө холбоо барихыг хүлээн хэдэн сар болсон байна. Сүүлдээ төвчээр алдарч Солонгост гайгүй харилцаатай байсан 2-3 найз хүүхнээр нь дамжуулж байж арайхийн өнрөөгийн аав ээж хоёрын нэрийг мөн төгссөн сургуулийнх нь хаягийг мэдэж авсан аж. Энэ бүдэг бадаг мэдээлэл дээрээ толгуурлан сураг алдарсан эхнэрээ олж авахар шийдсэн тэрбээр Монголд байгаа ихтэй учир байдлаа товчхон хэлээд та сураг ажиг тавиад өгөөч гэсэн юм санч. Игч нь түүний гуйлтын дагуу эрэл хайгуул хийсний хүчинд 3 сарын дараа овоо тоймтой сураг гаргасан байсан бөгөөд өнрөөтэй уулзаж чадаагүй ч хаана байгааг нь мэдлээ гэж уцаар хэлсэн байна. Түүнээс гадна чи өөрөө ирж энэ асуудлынхаа учрыг олсон дээр юм биш үү? Чиний авсан гэд байгаа байр, машин, дэлгүүр, цайны газар чиний нэр дээр л биш бол бид нар тэр хүүхэнтэй чинь зарга зайлхаа үүсгэх арга алга гэж хэлсэн байна. Энэ үед л Мөнх Бат цочих шиг болжээ. Тэр өнрөөд мөнгөө өгөөд л тийм юм авсан гин гэсэн үгэнд нь итгээд маасайгаад явж байсан болохоос биш хаана яг юу авав гэж асууж байгаагүй бөгөөд хиний нэр дээр бичиг баримтыг нь авсан юм бэ гэж бүрж асууж байсангүй. Тийм ухаанч байсангүй. Игчийнхээ үгнээс сэхээ авсан Мөнх Бат тэр даруйл Монголдо иржээ. Ингээд игчийнхээ олсон хаягийн дагуу явж очивол өнрөө бараг л түүнтэй зөрөөд Америк руу явчихсан байжээ. Мөнх Бат нэгэнд хадам аав ээж болох хүмүүсийн огт танихгүй учраас олон юм ярьж чадсангүй. Дэмил өнрөөг асуугаад бас өөрийнхөө охиныг сургалахад ээж нь аваад явсан гэсэн товчхон хариулт өгсөн байна. Мөнх Бат үнэндээ яхаа мэдсэнгүй. Ямар ч байсан холбоо барих утсаа үлдээгээд өнрөөг надтай заавал яриг ярэ хэмээн захиж загчаад аав ээж дээрээ иржээ. Ингээд мөн л өнрөөг холбоо барих байх хэмээн хүлээсэн боловч бүтэн сар өнгөрөхөд ямар ч сураг гарсангүй. Тиймээс тэр игчтэй бүгдийг хэлж одоо яах вэ гэсэн бөгөөд игч нь түүний дагуулan өнрөөгийн аав ээж хоёр дээр ирж уулзжээ. Гэтэл ёстой санаанд оромгүй юм болох нь тэр. Өнрөөгийн аав ээж хоёр танай дүү бид таних ч үгүй мэдэж ч үгүй. Манай охин Солонгос руу явсан нь үнэн ч танай дүүтэй хамт амьдарч байсан тухайгаа юу ч хэлээгүй. Танай дүүгийн мөнгө гэж нэг ч төгрөг бидэнд явуулаагүй. Өөрийнхөө цуглуулсан мөнгийг явуулж байр сав авах болсон байснаа өөрөө ирж зараад л Америк явсан. Солонгост байхдаа нэг охин гаргасныгаа биднэр харж асруулсан. Одоо тэр хүүхдээ өөр дээрээ авсан. Танай дүү үнэхээр тэр хүүхдийн эцэг юм бол яахаараа өдий болтол аав нь гэж ганц удаа бидэнтэй яриаггүй юм бэ? Өөрөөрөө овоглох нь яасан юм бэ? гэж тас цагнсан байна. Ёстой нам холигдуулах шиг болсон Мөнх Бат Дэмил хоёр хөвшнөрөө багтаран горилж лөөөрчин охинтойгоо яриулаадах ингэж хашгирчсан бөгөөд хоёр хөвшин өнрөөрөө уцтан Мөнх Баттай холбож өгсөн аж. Мөнх Бат ашгүй нэг өнрөөгийн дууг олж сонссондоо баярлан би Солонгосоос ирчгээд байна. Чи энд ажил төрлөө зохицуулаад хүлээж байна гэсэн яасан бэ? Байр хаана байна? Бас машин хаана байна? Дэлгүүр ганц хаана байна? гэж асуухад өнрөө өөдөөс нь бараг л тавлан инээж. Чи юу яриад байгаа юм бэ? Юун байр? Юун машин? Юун дэлгүүр ганц? Би тэд нарыг чинь зарчихсан, зараад замын зардалтаа өгчихсэн. Охин бид хоёрыг яаж Америкт ирсэн гэж бодоод байгаа юм бэ? Тэгээд ч би чамд 8 жилийн турш уйлжиж хоол ундыг чинь хийж хувцас сунрыг чинь угааж ашиглуулсан биз дээ. Би байгаагүй бол чи хинч биш болох байсан биз дээ гэж ташгинсан байна. Мөнх Бат арайхийн бие барьж чи ядаж охиноо бодооч битгий юм хөгийн зан гаргалдаа залуу хүмүүсийн замын хүүзээ урт шүү дээ. Хизээ нэг цагт уулзчил таараа. Ядаж чи надад нэг өрөө байрны мөнгө өгчхөөч гэхэд өнрөө чи харин охиноо бодооч. Охиндоо өгсөн гэж ойлгоод дуугээ зайлаад өг гэж хэлээд уцаа тасалчихжээ. Мөнх Бат аав ээж хоёрыг нь барьцаалах шахаж байж дахин холбоо бариад
Би чамайг цагдаад өгнө. Хулгай луйврын хэрэгээр шоронд хатаандаа гэж занахад өнрөө огт тоолгүй. Би чиний юуг хулгайсан юм бэ? Юуг чин дээрэмдсэн юм бэ? Чи юугаар гэрчлэх юм бэ? Байр машиныг минь дээрэмдлээ гэсэн нотлох бичиг баримтаа гаргаад ир. Өнрөө гэдэг хүүхэнд тэдэн оны тэдэн сарын тэдэнд тэдэн төгрөг өглөө гэсэн албан ёсны нотлохоо байна уу чамд? Чамайг тийм их мөнгөтэй байсныг хэн нотлох юм бэ? Нотлох баримттай байж олон юм яриарэ. Аав ээж хоёрын минь дарамтлаад байвал харин ч эргүүлээд өөрөг чинь хуулийнханд бариад өгнө шүү. Чи тэртээтрүүгүй их мөнгө олж чаддаг юм чинь дахиад л их мөнгө хураагаад юм авчихгүй юу? Гэж тавлсан байна. Ийхүү нэгэн ичгүүргүй хүүхэн хүний санаанд багтамгүй луйвэр хийгээд оргон зайлсан байна. Мөнхбат аргаа барсандаа Америк руу түүний араас очиж тооцоо бодондоо гэж хэдэн жилийн турш өглөн голоо гонсойтлох хөлтүүлсэн өөрийгөө хараан тархиа шааж суугаа юмсанч. Ер нь ганц Мөнхбат ч биш, өөр хит хитэн хүн ийм байдалд орж хоцорсон байна. Тэдэн дотор төр зур хамтран амьдарсан нэгэндээ залдуулсан хүнч байгаа бол Мөнхбат шиг 8-9 жил хамт амьдраад хөлтүүлсэн хүнч байгаа юмсанч. Хамгийн гол нь ийм луйврын хохирогчд бүгдээрээ шахуу хохирлоо төлөвлөж чадахгүй. Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гихч болчихдог байна. Заллим эхлэж хүүхнүүдийн зарим нь шоронд ордог болохоос ихийнх нь энд тэнд сэлгүүцэж явааг дээр хэрэг нотлоод байгаа юм.